Цөөн дээр хүртэл талах идээд л тэгсэн чинь та нах ямар сони талхаж шүлтэн хоолн дээр идэх юм уу гэл. Сайн байцгаана уу? D&D vlog отгоо байна. За бид яг одоо 60 жилийн түүхтэй Дорнод хурал компаниг талхны зэгтэр ирсэн байна. Одоо цаг 11 цаг 40 минут болж байна. Яагаад вэ гэхлээр биднэрт өглөө болгон шин талах гар дээр маань хөргөж өхийн тулд талхны цэхийн ажилчид маань ийм орон ажилт юм байна. За тэгээд бид влогороо цаашдаа Дорнод аймагтаа үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр цехүүдтэй танилцахыг хүсэж байгаа. Тэгээд энэ удаад Дорнод хурал компани бидний саналыг хүлээн зөвшөөрөөд ингээд талхны цехтэйгээ танилцах боломжийг олгосон. За одоо тэгээд бүгдээрээ талах хэрхэн бүтдгийг үзнэ. Бид цэхийн үйл ажиллагаа яг хэрхэн явагдгийг мэдэхгүй учраас одоо манай влогийг хөтчлөхөөр цэхийн дарга бэгийгч маань энд зогсож байна. За таад маань одоо орон олгон ингээд шүн ажилтдаг лөө. Ер нь тий байнгын орон олгон ажиллана. Манайх бол өглөөнд шин талах хөдөлмөрчд өгөхийн тулд шүн ажиллаж өглөө эрт түгээдэг байгаа. Өглөө ажилчид маань ороо 8 цагаас ирээд өглөө 7 гэхэд буудаг. Тэр хугацаанд далхаа үйлдвэрлээд 2 машиндаа ачаад машиндаа ашин маань өглөө 5:45 гэхэд үйлдвэрийн хаалгаар гараад хөдөлмөрчдийн дэлгүүртээ түгээдэг байгаа. Өглөө болгон шин талхаа иддэг мөртлөө ерөөсөө энэ талхыг хүмүүс одоо хийхин тулд ингээ шүн ажилтдаг гэдгийг ерөөсөө бодож байгаагүй юм байна. Айгуу сонио. За одоо талхаа хоёлаа яг хаанасаа хэрхэн бүтгээ танилцаа явъя те мэдээж зурмгаар эхлэх баг. Бид нар болгоод Оросын эдгээр доогоор яадаг хөрөнгө үүсгдэг. Одоо энд ингээд нэг одоо зуралтаараа гэх юм уу те хэдэн талах. За нэг зуралтаараа бол 160 шиг талах гардаг. A few moments later. Зя түрүүн битэрийн тавьсан зурмаг маань одоо бэлэн болцсон байна. Одоо хөрөнгөөр зурсан зураг маань бэлэн болцсон тийм ээ. За тэгээд тэр даслах үйл ажиллагаанд орно. Би бодож хүсэж байна. Яг ийшээ шийдэл оруулах болов уу? Харин тийм. Яана шийдсэн чи газар руу шалар өнгө өсрөж илээ. За түрүүн би харсан. Өсөд энийг ингэ норгоод ирсэн. Фүн. Дөө за. Одоо эндээс За тэг гар аа. Ой нэрэ баг уу? Гараа норох байсан биш үү? Үгүй зүгээр наад дотроо ингэж норгоч. Ара ингэж баларсаа. Чи ингэ амар ихээр авах юм уу? За тийм. 700 грамм ер нь багцаалттай чи. Эмхтөө үү? Оо яна ихтцээ. Тэгэнгүүт нь шууд ингэж аваад биш хаяад ирсэн. Энэ зурмаг шүү дээ. За. Бид энийг ингэж бацдах юм бол одоо бөмбөг шиг очоод тэ няраа. Нэг гараараа. Нэг гараараа. Ааха. За ингэж гоё явах юм бол ингэ хөөргөл гарах нэ гэж ингэж. Тийм аа. Yes. Аргацаа маргаа гот оролцоо. Таслах үйл ажиллагаа явчаад дахин 30-аас 45 минут хөөлхөрөнд ороод цаг гаргал болондоо нэг талах ерөнхийд болоод үйл явцсан. Бас нөгөө хүмүүс ч бор гурил тэгээд нөгөө бүхэл үрийн одоо гурилын талах малах энэ төр гээл их ддэг болсон тий. Бас яг тэрийг дагаад манай Дорнод хуралын чи боролтой тий. Тийм боролтой. Хэвэгтэй лөө? Хэвэгтэй 2 дугаар гурил бор хурлаар орсон талах байхгүй юу? Эко ямарваа нэгэн химийн бодис ороогүй удаашруулах одоо жишээлбэл нөгөө хотын талхнууч юу яадаг штэ 7 хоногийн хугацаагаа барих гэж бас нөгөө нэлийн одоо юуны бүтээгдэхүүн хийдэг одоо хугацааг нь удаашруулах гэсэн утга штэ. Тэг чи манайх бол шууд өглөө болгон шинэ гараад тэр өдөртөө идэх зориулагдсан одоо ямарваа нэгэн хадгалах тийм юу ороо химийн гарал ороогүй. За шууд одоо хөдөлмөрчдөд өөрөө экогоор очдөг давуу талтай штэ. Бас дээрэс нь нөгөө бид нар ч одоо ингээл оюутан болол 4 жил ингээл явчих штэ Улаанбаатар руу тэгэнгүүт
ер нь их баг ихэнх хүмүүс баг талхаа санаж ирдэг баха. Нөгөө Улаанбаатарт очингууд талхнууд амар олон төрлийн талх байдаг мөртлөө нөгөө нэг юм идэнг багтай юм шиг санагддаг штэ. Тийм шүү дээ. Хөвсгөр ер нь бол би ч гэсэн хотод очиж ер нь тийм шүү. Ер нь бол манай доронтоос нөгөө бэлэг гэж ер нь гурил талхаа авч яддаг шүү дээ. Зя модавса. Яа сайхан шин талх. Халуун. Ямар гоё үнэт юм бэ? Одоо энэ дээр тавиад хөргөнө. Энэ багтсан болов? Багтаж байна. Санаа. За түрүүний миний таслаад оролцоод асуугаад исэн талх маань бэлэн болчлоо. Дөнгөж сая 100-наас гарч ирсэн. Сайхан бүлээх нэрээ. Тэг яг энэ шин талхны шаржигсэн чимээ бас янз юм байдаг. Даанч сонсогдохгүй л байгаа хэл та. Бас үнэр нь их гоё. Тэгээд бичлэгнээс энэ үнэр хэрвээ үнэртдэг байсан бол та хэд манаас яг энэ биний орон зогсоод ингээд шин талх идэх юмсан гэж бодох байсан баха. За тэгээд миний хийлцсэн, барилдсан энэ талх маргааш өглөө өдөр ч юм уу орой ч юм уу олон айлын гэрт очсон байх. Олон айлд очсон байна гэж бодохоор сайхан байна. За тэгээд яг энэ цехээс үйлдвэрлэгдэж байгаа олон мянган талханд би аз жаргал шившлээ. За отоход манад ирж ажилласанд баярлалаа. Бидний нэг шөнийн амьдралыг ингэж бас манай өдөрмөрчдөд харуулсанд баярлалаа гэж хэлмээрээ. За тэгээд ингээ манай юуны 60 жилийн хойд зориулагдсан бэлэг, гарын бэлэг гаргасан. Баярлалаа. Удаа ч гэсэн гос гоё нөө 60 жилийн түүхтэй энэ үйлдвэрээр цочлоод бас тэ бидний идэх дуртай энэ дорнод талх маань яаж бүтгийг харах ба сайхан байлаа. За тэгээ хоёлоо их сурамтэлээс амсах уу? Тэгээ. Тэг ер нь бол идтгийн хүстэл гоё өмөрч байна. Тийм шүү дээ. Боролтой талх хэдүүлээ 770. Энэ цагаан талхны үн бол одоо ер нь айгүй олон жил 900 байгаа шүү дээ. Миний мэдхийн. Тийм шүү. Ер нь бол гадуур бензин болон манай ажилчдын цалин бол нэмэгдээд ахад гадуур юм ханьж нэмэгдэж байгаа шүү дээ, тий. Тэгэхэд бол манайх 7 жил талхныхаа үнийг бариад явж байгаа шүү. Тий. Оо, хайцахгүй мó. Зүсгийн удан амар гоё. бариан байж тээ хайцахгүй. Ер нь тэгтээ холцгүй байсан ч гэсэн гоё шүү дээ. Тийм шүү дээ. Манай тий. За талах ямар байна? Тэ янзын гоё байна. Тэ гоё байна. За бид нар ч гэсэн бас зорилготой компаниараа зорилготой ажиллаж байгаа. Улсын стандарт нийцсэн ISO 22000 стандарт нийцсэн талах бүтээгдэхүүн гаргахын тулд бид чамааж ажиллаж байгаа шүү гэж ард хэрэгтэй бас хэлмээрээ. Яг энэ өглөө болгон ийм шин талах бидний гар дээр хүрэгдэг танаа хамт болсонд баярлалаа. Бас энэ боломжийг олгосон Дорнод хурал компанийнхандаа баярлалаа. Янз юм байна. Баярлалаа. Баяртай.